Улсын хэмжээнд малын шүлгийн өвчний улмаас 15 аймгийн 76 сум 20 цэрийн дэглэмтэй байна. Харин 41 сумын 85 голомтод хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа бол Орхон аймаг ногоон бүсэд байгаамаа. Тус өвчний эсрэг вакциныг улсын хэмжээнд энэ сарын 18-наас эхлэн 5 дугаар сарын 5 хүртэл хийх юм. Орхон аймгийн хувьд 21 мянга гаруй үхэр, 300 гахайнд 24,500 тунд вакцин хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэлээ. За улсын хэмжээнд бол одоо улсын онцгой комиссийн 2022 оны 2 дугаар тогтоол мал эмнэлгийн ерөнхий газрын даргын одоо 77 дугаар төвшөрлөгийн хүрээнд бол одоо нийт одоо малын гоц салбар шүлгийн өвчнөд одоо мэдрэмтгий мал амьтныг бол вакцинжуулах, масс вакцинжуулалтын ажил эхэлж байгаа. Үүнд болохоор үхэр гахааг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. За манай аймгийн хувьд гэвэл одоо нийт 21499 бод буюу үхэр 300 гахааг бол вакцинжуулах ажлыг бэлтгэл ажлыг бол хангаад ажиллаж байна. За вакцинжуулалт маань одоо 2022 оны 4 сарын 18-наас 5 сарын 5-ны хооронд хийгдэхээр байгаа. Аймгийн хэмжээнд бол одоо 7 чиглэлд бол 7 мал амлыг үйлчилгээний нэгжтэй одоо 7 ажлын хэсэг гарч бол вакцинжуулалтын ажил маань хийгднэ. Одоо л манай аймгийн хэмжээнд бол одоо нийт 24500 тонн вакцин бол ирэхээр байгаа. Одоо эхний ээлжинд бол 4 сарын 18-наас 5 сарын 15-нд хийгдэх байгаа. Дараагийн хугацаа бол намрын арга хэмжээнд бол 10 сар гаргаад дахин вакцинжуулалт бол хийгдэнэ. За малчид одоо мал бүхий иргэд маань одоо хурц зэрэгэлдээ одоо Булган аймагт шүлгийн өвчтөн нэлийн өндөр түвшиндүүд бүртгэгдсэн байгаа. Үүнтэй холбогдох бол малын шилжилт хөдөлгөөнийг бол аймгийн засаг даргаар бол захирамжаар хоригдсан байгаа. Амьд малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх. Малчид мал бүхий иргэд хотор нүүдлээр явахгүй байхад бол анхаарч ажиллах хэрэгтэй. За вакцинжуулалттай холбоотой арга хэмжээнд дэргэл одоо малчид мал бүхий иргэд байна одоо малын эмчийг одоо товлсон цаг хугацаанд бол малаа бүрэн байлгах одоо малаа бүрэн вакцинжуулалт хамруулах одоо малын эмчүүд аюулгүй байдлыг одоо хангах үүднээс бол малыг барьж бэхлээ одоо вакцинжуулалтын ажилдаа идэвхтэй хамрагдахыг бол малчтай бол уриалж байна. Орхон аймагт өнгөрсөн оны 12 дугаар сард малын шүлгийн өвчин бүртгэгдсэн тухайн үед 19 мал өвчлсөн бол энэ оны 1 дугаар сард хязгаарлалтын дэглэмээ бүрэн цэцэлсэн байна. Эрх нэгтгэс эхлэн шүлгийн өвчний эсрэг вакцин хийх тул малчдыг малаа бэлчээхгүй ойр байлгахыг мал эмнэлгийн газраас сануулж байна.